Энэ бол миний хувьд бас их гинтийн мэдээ байлаа. Тэгээд ер нь бол яг хав сүүлийн ер нь бол нэг 40 жилийн орчимд том жижиг хамт олныг удирдах хайгуултал явж исэн. Сүүлийн 17 жил оюу толгойн ордын хайгуул судалгаанд оролцож энэ барууны менежментийн зарчмуудтай танилцж, хамт олонтой ажиллаж, гадаадын олон улсуудтай ажиллаж ингээд одоо шинэ нөхцөлд шинэ менежментийн аргатай танилцлаа. Тэгээд хайгуулын ажлын дүнд оюу толгой гэдэг гайхамшигтай сайхан ордыг нээхэд оролцсон. Энэ орд дээр барьж байгуулж байгаа гайхамшигтай сайхан бүтээн байгуулалтанд оролцож сайхан үйлдвэртэй болсныг та бүхэн мэдж байгаа. Тэгээд үйлдвэр маань өнөөдөр хөтөлбөрийнхөө хүчин чадалд орлоо. Одоо ингээд цаашдаа жиг сайхан ажиллана. Ингээд бид бүхэн энэ сайхан ордоосоо ашиг шимээ хүртээд бидний амьдрал өдөө өнгөтэй байна гэж итгэлтэй байгаа. Яг нь 1997 онд гадны компани орж ирээд Монголд орж ирээд эрэл хайгуулын ажлыг хийх лиценз авсан. Тэгээд тэр BHP компанид би геологчоор ороод ажиллаад нэг 5 жил ажиллаад тэгээд орд маань ерөнхийдөө том орд болох нь тодорхой, үйлдвэр байгуулах нь тодорхой болсон. Тэгэхээр зэрэг тэрний одоо хөдөр боловсруулах усны хайгуулд шилжиж ажиллаад бас нэг 5-6 жил ажиллаад тэгээд усааж олсон. Ингээд л одоо үйлдвэр байгуулах зохион бүтээн байгуулалтын барилгын ажилд бас тэнд оролцоод ингээд л тэгэл өнөөдөр үйлдвэрээ жигд ажиллагаанд нь оролцуулаад ороод ингээд явж байна.